ухаан технологийн сангаас явуулж буй Science X podcast-ийн даган дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдрийн дугаарт шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилж буй төслийн үр дүнгээ хэлэлцүүлэлт танилцуулахаар ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Атар сайхан доктор хүрэлцээрсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдрийн өдрөөр төслийнхөө ерөнхий нэр болон агуулгыг бидэнтэй танилцуулаач. За, ургамал газар тариалангийн хүрээлэн үндсэндээ Тархуул аймагт үйл ажиллагаа явуулдаг. Шинжлэх ухааны технологийн сангаас бид маш олон төслүүдийг санхүүжүүлж авч маш үр дүнтэйгээр ингэж хэрэгжүүлсээр ирсэн. За, үүний нэг нь бол 20 оноос 23 онд хэрэгжсэн. Жимсгний тариаланд хүчлагын нөлөөг судлах онлайн суурь судалгааны төсөл байгаа. Тэгээд энэ төслийг бол бид хэрэгжүүлээд шинжлэх ухааны захиалагч талдаа хүлээлгээд өгөөд явсан байгаа. Монгол орнд жимсгний талбайд хүчлагын технологийн судалгааг хийх болсон үндсэн шалтгаан нь юу байсан бэ? Үндсэндээ бол Монгол орнд жимсгний тариалан сүүлийн жилүүдэд маш их хөгжиж байгаа. За, бид өнөөдөр бол 7000 гаруйга талбайд бол жимсгний тариаланг өнөөдрийг эрхэлж явж байна. Үүнтэй холбоотойгоор бол ургамал газар тариалангийн хүрээлэн үндсэн чиглэлийнхаа хүрээнд маш олон жимсний сортуудыг нутагшуулж ингэж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой өнөөдөр цагуурын өөрчлөлт бол маш ихээр явагдаж байна. Тэгэхээр бидний уламжлалт технологиуд бол бас тийм зохистой биш болж ирж байна. Дээрээс нь үдээ аж ахуйн салбарт бол ажил хүчний хомсдол бол бий болж байгаа. Тийм учраас бид цаашдаа аль болох гар ажиллагаа багтаа механикчсан энэ технологиудыг бол нэвтрүүлэх юм шаардлага бол тулгарч байгаа. Дээрээс нь Монгол орны Монгол хүний үндэсний хэрэглээ бол эрс өөрчлөгдөж байна. Гочууд ихэвчлэн бол махнаас илүү тэгээр биологийн нэмэлт бүтээгдэхүүн, биологийн гаралтай жимснийг бол ихээр хэрэглэх болсон. Үүнтэй холбоотойгоор бид бол технологиудыг бол нутагшсан сортууд дээр технологиудыг нь давхар судалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх ийм зорилго тавиан ажилласан байгаа. Тийм, би сая хэлсэнчлэн Монгол орн өөрөө маш их эрсдэс ийм уур амьсгалтай. Эдгээр бид жимсний зэрлэг хэлбэрүүд байдаг боловч эндээс бол бид нийт хэрэглээнийхээ 10 хүрэхгүй хувийг бол авч хэрэгэлдэг. Тэгэхээр үлдсэн 90% бол бид зайлшгүй тармил сортуудаас бол гаргах ийм шаардлага тулгардаг. Өнөөдөр Монгол орнд нэг 50 гаруй сортыг бол жимсний сортуудыг нутагшуулаад ингэж ажиллаж байна. Тэгэхээр эдгээр нутагшсан жимсний сортуудыг тариалах, тэр дундаа үйлдвэрлэлд их хэмжээгээр тариалах бол шаардлага тулгарч байгаа. Өнөөдөр жимсний тариалан бол өрхийн аж ахуйн хэмжээнд бол явж байгаа. Тийм учраас технологийн шийдлүүдийг бол гаргах, тэр дундаа байгаль ээлтэй хүний гар ажиллагаа маш багаар шаардсан энэ технологиудыг бол нэвтрүүлэх ийм шаардлага дээр бол тулгараад байгаа. Бүс нутагт тохиромжтой сортуудыг бол бид өнөөдөр нутагшуулсаар байгаа бол зарим технологиудыг бас нэвтрүүлэх ийм ажлыг өнөөдөр хийгээ явж байна. Таны докторийн судалгааны сэдв энэ хүү судалгаатай хэрхэн холбогдож байгаа юм бэ? За, миний докторийн судалгааны сэдэв бол энэ хөх далайн эс гэдэг энэ жимсгний таримлыг Монгол орнд нутагшуулах, энэ хүү таримлыг үржүүлэх энэ чиглэлээр бол 2013 онд хятадд хамгаалсан Монгол орнд нутагшуулах чиглэлээр. За, үүнээс хойш бол мөн шинжлэх ухааны технологийн сантай хамтран ажиллаж инновацийн төсөл хэрэгжүүлсэн. За, мөн докторийн дараах грантыг авч ажлууд маань тасралтгүй явж байгаа. Ингээд Монгол орнд бид 30 гаруй сортуудыг цуглуулж судлаад үүнээс бол 2 сортыг ингээд нутагшуулсан ийм үр дүнтэй байна. Мөн үйлдвэрлэлтийн хэмжээгээр суулгацыг бол үйлдвэрлээд ихэлсэн байна. Тэгэхээр дараагийн ажил нь юу болсон бэ гэхээр үйлдвэрлэлийн хэмжээнд энэ таримлыг тарих, за 100 200-га тариалаад хүн ардыг эрүүл хүнсээр хангах ийм шаардлага тулгарч байгаа. За, энэ дээр бид олон улсын туршлагуудыг судалж Монгол орнд энэ хөрсний хүчлагыг ямар хүчлагуудыг хэрэглэх нь
зохистой вэ гэдгийг бол үргэлжлүүлэн судлах ийм шаардлага гарч ирсэн. Тэгээд судалгааны ажил маань бол өнгөрсөн энэ ондын суурь судалгааны төслөөр бол амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр докторийн судалгааны ажил энэ судалгааны ажил маань бол үргэлжлэн боломж явж байгаагаараа бол онцлогтой байгаа. Тэр судалгааны ажлын үр дүнг практик дээр хэрхэн ашиглаж хэрэглээнд оруулж болдог юм бол? Мэдээж манай хөдөө аж ахуйн салбар бол хэрэглээний шинжлэх ухаан. Тэр дундаа бид яг газар тариалангийн төвийн бүсэд нь байж тэнд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр бол ажилладаг. Бидний судалгааны чиглэл цар хүрээ бол маш өргөн. Энэ бол зөвхөн нэг таримл дээр авч хэрэгжүүлж байгаа ийм төсөл хөтөлбөр байгаа. Тэгэхээр мэдээж өнгөрсөн хугацаанд хийсэн 3-4 жилийн хугацаанд хийсэн судалгааны үр дүн маань бол маш эерэг гарсан. Бид хучлагын 4 төрлийг хучлагын төрлүүд нь бол эко одоо байгалийн үлдцээр хийж байгаа, ургамлын үлдцээр хийж байгаа мөн дэвшилтэт технологи за полиэтилен ашигласан ийм хучлагын төрлүүдийг бол ашиглаж судалгааг явуулсан. Эндээс үзэхэд бол за мэдээж зориулагдаад ингээд үйлдвэрлэгдэж байгаа үйлдвэрийн материалууд бол хөрсний пиццэг талдаа бол маш сайн үйлчлэлийг үзүүлж буюу хөрсөнд чигийг маш хэмжээгээр барьж одоо чигийн ууршилтыг бууруулж байгаа. За мөн үүнээсээ хамаарат мөн нарны гэрлийг одоо нэвтрүүлэхгүй үүнээсээ хамаарат бол хог ургамлууд бол харьцангуй бага ургаж байна. Хим талдаа мөн үйлчлэлүүдийг бол илүү органик хүчлагууд маань үзүүлж байгаа. Үүн дундаа бол сүрэл үрдэс зэрэг нь бол бичил битний одоо хөрсний ашигтай бичил битний тоог бол нэмэгдүүлж байгаа. За мөн азот, каль зэрэг энэ ашигтай эрдэсүүдийг бол нэмэгдүүлж байгаа. Үүнээс шалтгаалаад бол жимсний таримлын одоо ургацыг 2-3 жилийн өмнө бол ургацаа хурааж эхэлж байгаа. Нэг ийм үр дүн гарч байна. За мөн ургацын хэмжээ нь хучлаг хэрэглээгүй энэ хувилбаруудтайгаа харьцуулахад ургац нь тэр тухайн наснда одоо бидний судалгаа хийсэн үед бол 5-аас 8 дахин одоо илүү ургацыг өгж байгаа. Ийм үр дүнгууд гарч байгаа. Тэгэхээр энэ өөрөө эдийн засаг талаасаач, эрүүл мэндийн талаасаач, нийгэм талаасаа бол маш ашигтай ийм байхаар судалгааны үр дүнгууд гарсан. За манай судалгааны баг болохоор за ургамлын судалгаа, агрономчд ажилласан, за хөрс агар хэмчид мөн энэ хог ургамал судалдаг ургамал хамгаалалт талаас ажилласан ийм багууд бол хамтарч ажиллаж дараах үр дүнгуудыг гаргасан байна. Эдгээр гарсан үр дүнг хэрхэн түгээн дэлгэрүүлж цааш нь дамжуулж магадгүй орон даяараа хэрэгэлдэг болох боломжтой байна. Тэгэлгүй яг хөө тэгэхээр бид судалгааныхаа үр дүнг мэдээж иргэдэд одоо үнэн бодиттой гэдгийг мэдрүүлэхийн тулд бол сүүлийн жилүүдэд их цэцэрлэгүүдээр бол маш их хэмжээгээр бол хэрэглэх болсон. За тэр дундаа сүрлэн хучлага, за юм нийлэг полиэтилен буюу нэхмэл давуу гэж бид нар нэрлэдэг байгаа. Энэ хоёр хучлагын төрлийг бол маш ихээр хэрэгжилж байна. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид бараг 10 орчим га талбайд энэ хучлагын төрлүүдийг хэрэгжилж за эндээсээ бол эдийн засгийн үр ашгуудыг манай аж ахуйн нэгжүүд маань бол хүртээд ихэлсэн байгаа. За үүнээс гадна бид нар судалгааныхаа үр дүнгээр IFT сэтгүүлд өгүүллүүдийг бас 2 өгүүллүүдийг хэвлүүлсэн байна. Мөн одоо нэгэнт ингээд судалгаа үйлдвэрлэлд нэвтрээд явж байгаа энэ тохиолдолд мөн тариаланчдыг яг талбайд энэхүү хучлагын төрлүүдийг хэрэгжилж байгаа үр дүнгуудээр сургалтуудыг явуулж байгаа. Ийм байдлаар бид түгээн дэлгэрүүлэлтийг хийж явж байна. За өнөөдөр ийм сонирхолтой ярилцлаганд урьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд манай хүрээлэнг маш олон төсөл хөтөлбөрүүдээр одоо дэмждэг шинжлэх ухааны технологийн сангийн хамт олонд маш их баярлалаа гэж хэлье. Энэхүү төслөөр жишээ авахад бол хэрвээ энэ төслийг бид нэр амжилттай үйлдвэрлэлд нэвтрүүлж чадах юм бол нэвтрүүлэхэд ажиллаж байна. Энэ маань амжилттай болох үед бол Монгол уранд одоо жимсний тариалан илүү одоо өргөн цар хүрээтэй хөгжих за үйлдвэрлэлд одоо гар ажиллагаа багтаагаар
одоо үр тариа тарьдаг шиг маш их хэмжээгээр одоо жимс шимсгний тариалах ийм боломж нь өөрөө бүрдэж байгаа. Энэ бол иргэдэд болоод одоо үйлдвэрлэгчд илүү одоо үр дүнгээ өгөх байх гэж бид найдаж байгаа. Цаашдаач бид бас энэ хүү ажлыг одоо үйлдвэрлэлд инновац болгох бүтээмжийг нэмэгдүүлэхэд бол ашигласаар байх болно гэж бодож байгаа. Бидний урилгыг хүлээж авч үнэтэй зөвлөгөө болон төслийнхөө танилцуулгыг хийсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.